За ямар салон аваад ямар салон болгосон бэ гэдэг бичлэгний маань part 1 буюу ийм гоё засварын ийм процесс явагдаж байгаа бичлэг юм байнамаа. Тэг хүлээн авч үзнэ үү? Энэ бол ерөөсөө гэрээ хийхээсээ өмнөхөн уулзаж салонтойгоо танилцсан үе маань бичлэг ахгүй юу? Маань нөхөр тэнд хүнтэй яриад манай нөхөр үгс ярьдаг. Ярсаар л байдаг хатар. За тэгээд доотлын давхар ингээд дээшээ гарахаар нэг юм баа. За энэ хан бол үнэхээр учир утгагүй ханагаа. За тэгээд цонхны өнгө энэ шал мал найжуудлын хан маань амар хачмаас тэг. За одоо энэ байгаа байдал болохоор манай нөхөр манай найзууд нийлээд ингээд ерөөхдөө хануудаа жигдлээд ийм суур өнгийн тавиад овгор хэсэг эмүүлсэнтрийн янзлаад тийм болгоцсон арай гайгүй болгоцсон байгаа царайны наагаахгүй. Тэгээд яваандаа нэмэгдэндээ за энэ нутгын жаргал Тэмүүлэн хоёр харагдаж байх юм. Тэгээд нөгөө хэсгийг хараа юм ойлгоцсон. Амар дээр үеийн обом ботой байсан шүү дээ тэр чимээр. Тэгээд за дахиад Тэмүүлэн гомбчаа утган жаргал хоёрыг харлаа. Мөнх жаргалыг харлаа. Мөнх жаргал бол манай юу байгаа? Манай лидер байгаа. Ер нь бол ахлах засварчин гэж явах юм болов. Яг и засвар хэлж явах үед би болохоор нөө суллагчаа салондоо стил хүмүүсээ авсаар ирсэн байхгүй. Тэгээд нэг зав цагаараа ирсэн байгаа харагдчихээн. Яг өөрөө хийж байгаа юм шиг гимчлэг. Үсээ эдрийг бодчихлаа гэж хэлж өгөө. За одоогийн байдлаар юм байна. Сая энэ хэсгийг ингээд хоёр давхарлаа бодсон байхгүй. Тэр голд нь бол ингээд хүрээ тавина. Хүрээгээ бас яг энэ өнгөөрөө будаад тавина. Тэгээд ийш нэг тийм кул хэсэг орж ирнэ. А тэгээд энэ шүү дээ яг энэ хэсгийг бас улаан үнээр бодно юм хэсгийг. Тэр энэ гой сүдэрлээд орж ирэх юм байна гэж манай найз санал гаргасан. Тэгэхээр одоо энэ хэсгийг улаан үнээр бодно гэсэн. Тэгээд өнөөдрийн миний бас хийж дуусгасан ажил гэх юм бол энэ дээшлийн давхрыг бүгдийг бодсон. Тэгээд би энэ өдрөөс нь эхлээд тэр өдөр хүртэл будчаад дахиад эндээсээ ирээд хоёр давхарлаж авсан болохоор юм гоё. Perfect энэ гоё бэж өнгө гарч ирсэн. Тэгээд энэ дээдлийн одоо энэ нөгөө тейп нэдэж шүү дээ хамгаалсан. Тэгээд эдэр мэдрээ хуулж аваад энэ дээдлийн хэсэг бүсгийн янзлын дараа энэ цонхны энэ 10-ны өнгө талагдах байгаа. Энийг бас бодно. Тэгээд энэ шалыг хуулж авна. Тэгээд хуулж аваад зөөлөж дэвсээ дээрээс нь давхар гоё дрож ширдэг гэх юм. Дрож юм лөө 9 зэрлэг. Тэгээд 9 зэрэг тийм дэвсэн. Тэгээд энэ шатны бариулыг нөгөө ялгаар ямаар ингээд боддоо шүү дээ. Гэлтэлдэг. Тэр гоё юм энэ шатчгийн бараан бургадаа л шүү дээ. Шатан дээр бас их юм байгаа. Ханалтаа юм болж. Энэ хэсгийг хараад давхарлаад бодсон болохоор юм дайжгаар гэж байгаа. Яг энэ хэсэг. Тэгэхээр энэ хэсэг бас удахгүй яг энэ өнгө шиг юм гоё болж орж ирэх юм. Тэр миний хайр явж байна. Энэ хараа perfect хүрэн гаргаж ирсэн байгаа. Баяа ахлагч Темка тэнд явж байна. МЖ гинэ. Тийм манай МЖ ахлагч юу. За тэгээд манай номер 2 байхгүй юу? Манай нөхөр номер 1 нь өнөөдөр ажилтаа. Ингээ юм байна да. Энэ ингээ амар өндөр байгаа цараа. Энэ дээр харин яаж хурж тэр гэрлийг янзлахаа мэдэхгүй байна. Яа, за манай маах урынхан маргааш өглөө будгаа дуусгах гээд ирж байгаа царай. Яа. За би гоо. Энэ сатаны будгаа хийх гэж байна. Будгаа хийх юм. Энэ будгаа доод хийж өгөх шиг байна. Юу юм. Одоо ийм. За хоцоо дээр идчихээ. За одоо би дуурай ингээ буцаад ийм уусаад ийм буцаадаа авсан. Бизнес гайгүй шүү. Бас тийм үсээ боош тий. Боош таа юм. Гоё юм байна. Ингээ шууд энийг аваад аяндаа ичих юм ш тий. Thank you. За би ингээ болоо. За харагдаж байгаа ч л энэ ханыг ингэж гоё үрдгэн зориултны машин руу ихээр арай амар арилж илээ. За тэг ингээ үрчээд будаг хийхэд илүү гоё смут гоё үлд юм элэ. Тэгээд энийг манай ануудаар ашиглаж байгаа харагдаж байна. Ануужин. Энэ гоё жиг болсон. Ной амар жиг гоё болсон байна. Одоо тэгс яаж чаас дээ жоохон тэрийг бодно. Энэ гоё. Тэг бодоггүй. Жирэл гэж энэ дөө.
Хима. 네. 네. 참아 나를. 야. Одоо эдрийг бүгдийг будаад энэ хоёр өнгөштэй дээр цагаан бэж хоёрыг тасар хүрээ болгож байгаа байхгүй юу? Зүрчиг амьдралдөө талбайгаа салхиад. За одоо яг энэ дэвчсэн шүү дээ. Энийг их давхар яваад дуслаа. Стөхөр хиймат хоёр. Одсны би амд ингээ уцаа өмссөн гэж бичлэгээ яваад байлаа. Миний гэрлийг амар ойлгохгүй нь гэрлийг зүудэн үзэлхэн сайхаш надад отгүй хартууныг бодхорлаа. Яг юу хань? Сайн дээ. Бодцоо. Хайрсан. Тус. Яс тус санаа. Чи бомжиг. Яг ой гэсэн. Баян гоё тийм хань тэр улаан бөмбөр. Камерт харуулъя. Энийг ингээд яг жиг дөнгөөр бодсон. Адилхан өнгөр. Цагаан бахарч байгаа төлөө амтсан. Тэгээ энэ хараа энэ хэсгийг манай хүмүүс санаачилж ингэж бодсон байгаа. Энэ л дээ. Энэ хаалгын болохоор яаж бодхайг мэдэхгүй байна. Эсвэл яг ийм өнгөтэй бичиг үг наадаг юм уу хаалган дээр. А тэгтээ хаалган дээр улаан өрөө өнгөр би хэсгийг наацсан юм шиг. Голтон жижигэн. Яжиг талтанчаас амар гоё. Бид улаан өнгөөр ямар жаа болох вэ? Тэгтээ болно гэсэн юм жий. Тэгтээ бодох юм бол зориулт тийм гялгар юм дээр наалдаг юм гэсэн. А энэ дээдлийн цонхыг манай бас бодоод сайн гоё чилэгэр болгочихсон. Хараа. Ингэсэн чинь амар гоё чилэгэр болчихлоо шүү. А энэ ихсэг тийч гэрээ баг дороож гэх үү те хэвсэн зэрэггүй юм тавигдаал жика энийг одоо удахгүй нэг гоё гөлгөр хар хүрэн болгоно хүрэн боруулгано тэгээ шатны бол одоогоор яаж янзлах мэдгүй янзлах бол тодорхой эсвэл бодох юм уу нэг тийм л харах хэмжээ авах та яа бид гур ажиллаж дууссан. Доо хоол идчихэд тэгээд харьлаа. Гэртээ ирлээ. 12 болж байна. Тэгээд 12 өдөр өглөө. За ийм гоё газраас ингэж нөөж ийна. Гээд тэгээд би юу нэг удаа ингэж ихтэй жоохон талыг нянзлсан байсан. Тэгээд өнөөдөр нөхдөйгөө ээж үлдсэн удаа баглаа. Одоо машин руу лууж тэгээд би анх заяа. Тайд очиж байгаа анх нэг юм жижиг юм дээр лак нүдэ тавьд нүдсэн бол одоо би ямар их юмтай нүж байгаагаа харуулъя. Энэ хараа. Ингээд 1 2 3 цааш гав 3 4 5 харцаг. Тэгээ энэ машин дээр нүж байгаа. Манай том тойл. Манай машин болохоор дахиад миний бодгонуудыг хийшин хийгээд бодгоны талын манаас ийшээ хийцэн. Яаж үндэ? За ороод ирсэн. Бэн. За бид нар одоо ингээд л хатахыг би ингээд цэвэрлэг юм тэгээд хивсээ дэвсгэл билүү болгож тавах гад. Энэ хараа. Миний гар угаалт энэ хоёрт бариулын авах чинь энэ хоёрт бариулын авах нь хөлийн авах нь тэгээд энэ дээр гоё цоргон ингэж орж ирнэ. Тэгээд энэ тавцангаа ингэж нүхлэх нь. Oh gosh. Зам юм уу? Хөөх байгаа. Это что да? Энэ тавцан. Ролик. Палта тут. Ер нь бол би цэвэрлсэн. Тэгээд энэ бодоод ажиллахгүй дээрээс нь давхар нэг юм дэвсээд дахиад давхар яг гоё матгаа дэвсгэрэлсэн. Тэгээд тэд нүдийг бүгдийг хуулсан чинь байлцсан. Бай. За одоо ингээд ширтгээ дэвсэж байна. Тэгээд үргэлжлэе. Part 2-оос хүлээн авч үзнэ үү.